Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг Монгол улсад хэрхэн зөрчигдөж байна вэ гэх асуултыг тэд биднээс асууж ахшгэ. Нийгмийн харилцаанд орох бүхий л салбар тэдэнд бэрхшээл тулгамддаг, нийтийн тээврээр үйлчлүүлэхээс ахуулаад ямар ч эрх зүйн орчин байдаггүй, сурч боловсрох тухайд бодоод чирэггүй гэдгийг их сурвалж хэлж байлаа. Тэгээд энэ ер нь хүн нөгөө хүсэл мөрөөдлөөр байдаг штэ. Ингээд сураад явж байхад бол болдог ч юм билүү гэсэн шийдвэр бас гаргах тохиолдол гарч ирж гээд байдаг байхгүй. Тэгээд хүсэл мөрөөдөлтөө л хөтлөгдөж яг үнэнийг хэлэхэд ингэж яа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамж байгаа асуудлын гол нь зам тээврийн салбар гэдгийг онцлоо. Наад зах нь нийтийн тээврээр үйлчлүүлэхэд буудал зарлалтгүй, хаягжилт байхгүйгээс зорьсон газраа хүрдэггүй төөрдөг. Автобус болон вагоноор үйлчлүүлэхэд бууж суухад зориулсан тусгай төхөөрөмж байдгүй гэх мэт бэрхшээлүүд тулгардаг байна. Хүүхдээ авч яваад үүрүүлээд орж гараад болоод өгдөг гэсэн. Одоо бол тийм байхгүй. Хүүхдээ маань байтан болоодсон. Хүүмээр баг болохоор надад хамжаад туслаад хүн байхгүй. Тэгэл би вагон зам дээр ирээд өөрөө урдчилж ирээ вагон хөдлөхөөс 10-аас 30 минут өмнө гадаагаараа вагоноо бараад атгах чинь. Өвлөө хүүтэнд бол хэцүү л дээ. Юу даарч өөл. Тэгээ сууж байгаад хамгийн дөрөв ирсэн үнийг гой заахыг өөд нь гаргаад өгөр ах юм даа. Ахны вагоноор ийш явах гэж шүү гээл. Тэгээд зарим нь оруулаад гэн зарим нь оруулж өгөхгүй л дээ. Тэгээ яваад гэн. Ах уучлаараа яарч иргээл. Тэгэл яах вэ? Би зарим ихэнх нь сав усууд байдаг л да. Голцоо сав усууд аа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал болоод тэднийг бие дааж ажиллах хөдөлмөр эрхлэх боломж болцоог төрөөс хангах тухай яригдагч хэрэгцсэн нь одоо хүртэл үгүй. Бид нар та нартай хамт аялдаг болмоор байна, хамт зорчдог болмоор байна. Инхийн тулд ийм зүйлийг шийдэж гисэн үүрэг даалгаврыг надаар төлөөлүүлж энэ засгийн газарт үүрэг өгж хүлээж авлаа. Тийм учраас би 3 сарын хугацаатай үүрэг авлаа. Энэ 3 сарын хугацаанд өнөөдөр яригдсан бидний үзэж харсан энэ бүх зүйлийг одоо нэвтрүүлнэ гэж одоо би энэ засгийн газрыг төлөөж ялангуяа зам тээврийн сайдын хувьд би бас амлаж байна. Тэдгээрийн дийлэнх нь өөр тохиолдсон бэрхшээлээсээ болоод ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй мөн нийгмийн харилцаанд орж чадахгүй байсаар насыг бардаг байна. Тэрч бүхэл гадаад ертөнцтэй зөвхөн зурагтаар харьцдаг эргэж цөөнгүй гэдгийг их сурвалж хэлж байлаа. Гэсэн ч ажил хөдөлмөр эрхлэх ориглон хүслээр өөрсдийн бие организм зохисон ажлыг эрхэлдэг байна. Одоо би 5 жилийн өмнө барилгатай ажиллаж байгаад аслаар гэрэнцтэй болсон. Тэгээд одоо ер нь тулгамжтай байгаа асуудалд энэ зэрэгдэж байгаа нийтийн тээвэр. Хөдөө орон нутагт бүх насаараа гэрээсээ гарч үзээгүй, гэрийнхнээсээ өөр хүнтэй харьцаж байгаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг гэдгийг тэдний төлөөлөл хэлж байлаа.